Би тархины төгжим батлагч гэдэг одоо нэвтрүүлэг гэх юм цаашаа би ч одоо хөтлөгч юм шүү. Тэг хүмүүс сайн байцгаана оройн энэ өдрийн өнгөмөг гэдэг шүү. Би бол амархан сайн байна гэж хэлээ. Тэг одоо ч годомжинд хүмүүс юу байна, юмгүйдээ л гэсэн. Та ер нь хүмүүстэй яаж мэдчихв? Яах вэ тэгэл юу байна гэхээр юм байна гэж байгаа да. Бас тэр толгойг нь холдмоор байгаа байхгүй би. Тэгээ бас тэнцэн бас одоо нэгтэй юу яагаад бас юмгүй тэгэл юмгүй болчмоорч байна. Юм байна л гэдэг. Утсаар яриул урттай байна, уулзаад яриул заргалж байна, зовлонч байна. Одоо энэ монголчууд чинь тань хэр хүмүүс чинь үндэслэл үзэлт ингээд одоо даяар Монгол хөдөлгөөнд энэ туурхтнуудыг нэг сүүлийн залуучууд их үндэслэл үзэлтэй би одоо үндэслэл хүн байна гэж ярьдаг л болчихлоо. Таны хувьд энэ талаар юм юу гэж бодож байна? Үндэслэл хүн гэж бид нар бүгд л үндэслэл байж байгаа. Нэг үндэслэл Монгол хүмүүс юм чи. Өдрийн дотор нойж авч тэрийг яаж илэрхийлж тэр одоо агуу юмныхаа буйнаар юу бүтээх гэдэг нь чухал. Гэтэ энэ бүхий хорвооч чинь байдаг юм бүгд яриад байдаг гэсэн шүү дээ. Нэг огт байхгүй юм бас байхгүй. Эвэлтэй тулаан энэ байхгүй шүү. Монгол хүн байна уу? Байхгүй яах вэ? Монгол хүн шиг сайхан хаа. Тэг хүн талаас жишээ нь одоо ингээд бүх хэвлэл мэдээлэлээр яаж газраа зарчлаад энэ Монгол орны тийм биш юм шиг байлээ. Би тэгж боддгүй. Би бас хүмүүстэй итгэдэг. Би Монголын зарим итгэдэг. Зүгээр л тэр нөгөө юу хийгээд байгааг нэгэнтээ сайн ойлгуулах хэрэгтэй юм шиг байна. Би ойлгуулах юм бол манай Монгол бүх ээж уйлна. Би тийм хүн гэж боддог монголчууд. Ойлгуулаад өгөх юм тийм. Би хөөс тийм үү гэж. Би тэрний жоохон дутуу байдаг шүү дээ. Энэ одоо таны чинь гавьяат болоосаа л хүмүүс бүгд боддог бол тийм гавьяатын цолны тухай юу гэж боддог? Надад юм бүгдээрээ ярьсан юм тийм тухай. Энэ ч төр төсөв өгч байгаа юм шүү. Түмэн олон ч юм уу тэг живтэр энэ шийддэг юм биш. Энэ төр төсөв шийдэж. Төр төсөв байхад ёстой юм бол тэр бас зарим юмыг бидээс асуухгүйгээр шийдэж явах хэрэгтэй юм шүү дээ. Тийм ирэх байгаа. Би тэгж бодчих. Тэгээ сая нэг хар тамхины хэрэгвэрийг гээд тэрний юунаас олж төрийнхөө шүүмжийг хэлж чадахгүй нэг. Яа энэ тачлаа. Андал атсан. Тэрний жоо төрийг ойлгоч ойлгохгүй. Сайн ойлгох хэрэгтэй л байна л да. Чиглэлээр нь ойлгосон. Тэгээд атсан материал зүгээр байгаагүй батал хамтлаг байгуулаад дуулаад тайлаад чадах хэмжээнийхээ хүрх хэмжээний газараа тоглолт хийсэн. Одоо нөгөө эрхчлөөтэй байсан хүмүүстэй харьцаж тэнд байгаа хүмүүс хоёрын ялгаа байна. Байна. Байлгүй юм байна. Гашаан дотор байгаад байгаа ч ямар вэ? Тэгээд хаяараа сахимчнд гараад асууж урч ямар вэ? Байж. Дүүр ингээд тартагтаа дулаад өөрийгөө алдсан хүмүүс байна үү? Гэхдээ энийг ингээд өгчих юм тийм монгол хүн баг үзэж байна. Тэнд гайгүй шүү. Монгол ах トゥ би өстө гайгүй өгч. Өглөө барчсан давчсан гэсэн нэг тийм бодолтой. Бүр нэг тийм одоо тий дүүрсэн анитан гэдэг л дээ. Тэнгэр алдаж энэ цаг үед чинь бас нэг хүмүүс амьдрах гэдэг аюул жоохон тийм байгаа шүү дээ. Бүхэн чинь. Тэрнээс болоод алдаж ирсэн юм зөндөл. Тэгээд тэр ер нь одоо ашигны танахад юу боддог юм? Одоо тэнгэр газар үзэж ч юм уу эргүүлээд амьдралаа өмнөх лавга тэнд байх лавга хоёрын ялгааг олж харав. Үгүй энэ тэнд нэг сүртэй ялгаа байхгүй шүү дээ дуулах юм. Би юмд явна, гадаад явна, хажууд явна. Эргээд ирдэг хатартай байна. Тэгэхээр цаашаа юу хийх вэ гэж бодоод байсан. Эргээд очих юм чинь. Цаашаа юу хийх вэ вэ? Бодох хугацаа өгсөн шүү. Энэ шүлэг хүчдэг. Та чи дууны шүлэг хүчдэг тийм. Дууны үгэл тийм дууны үгэл тийм. Тэгээд одоо энэ хүмүүс чинь их өндөр боловсралтай болно гэж би одоо 5 дээд сургууль төгссөн 3 орны хэл мэднэ гэж баахан ярих юм л та. Тэгэхээр одоо таны одоо боловсрал гэж үзвэл юу гэж тайлбарлах вэ? Таны боловсрал гэж одоо зарим хэлбэл энэ боловсралгүй болоод ингэж байгаа юм чи. Бидтэй 70 он тэгж яриад байдаг юм шиг. Хүн гэдэг амтан бол бас гэж яриад байдаг шүү. Би зүгээр амтан гэдэг дагуураас нь яаж хийж байгаа нэг салах юмсан. Тэгээд өхүүл яг хүн болох байх гэж бодсон. Би тэрэндээ л илүү анхаарлаа тавих хэрэгтэй гэж бодсон шүү. Амтан гэдэг би мэдхгүй би 3-4 хэлнээс мэдхгүй. Гэхдээ би осоор мэдээгээ үзчихин англиар үзчихин тий. Герман дээр тавиад үзчихин. Тэгээд ингээд бүгдийг бүр францаар үзчихин. Тэгээд ойлгоод хэрэгтэй юм аа.
Хэрэгтэй юм бол зөв тэрэнд зориулагдсан боловсрол ахалтай тэгэхээр. Зүгээр яг энэ бас нэг зарим хүний чинь тэгж хүмүүжүүлэх гэх юм уу. Тэгэхгүй болдгүй шүү дээ. За сургууль суугаад ингээд те. Заавал явж иж өөрийгөө тэгжиж өөрийгөө одоо хөгжүүлдэг тийм хүн олдог тийм хүмүүс бас байна шүү дээ. Хүн болгон ажиллах хөлөг болгон зороогүй. Тийм хүмүүс сургуультай сурч илүү. Боловсрлоор дамжиж хайранд хүрнэ гэж үү. Далаалан тэгээд яриад байдаг. Тэгэхээр далаалан буруу тал тий. Тэг одоо бурууч хөө байна л та. Хүн болгон ажиллахгүй юм чинь тэг бас яг тэр үг хэрэгтэй хүмүүс бас байна шүү дээ. Тэгэл болохгүй байгаа чинь нэрээ сургуульд ороод. Гэж хэлж болж шүү дээ. Тэгсэн чинь нөгөө чинь нэрээ 3 дэх сургуульд төгссөн чинь чи тэр юм ярихгүй болсон юм билээ. Тэр нь үстэй. Энэ мөн тийм л байна шүү. Нууц хамаг юм дотроо байж байгаа юм чи. Энэ Монголд буддын шашин энэ олон шашнууд хэрэгтэй. Эсвэл монголчууд тэнгэр үзэлтэй гэж ярьдаг шүү. Монголчууд дээд тэнгэрээ одоо тэгэхээр энэ олон шашны урсгалууд бүр Монголын залуучуудад ч юм уу тийм жинхэнэ монгол хүнийг сэтгэл зүг нь хөнөөгөөд тархинд нь өөр юм суулгаад байгаа юм шиг санагдах уу? Юу гэж би тэгж боддоггүй юм. Энэ олон бурхан шашин дотор явж хүн алгаддаг тийм ном дүрм ерөөсөө байдаггүй. 1000 жил. Тандаа энерги хайрлахын тухай ярьж идэг юм чинь. Тэр нэг тийм юутай биш бах уу? Би чинь хааны үгэнд л орно. Тэр хүндэгдэг өстэй. Өчигд дагаар ор тэг татвараа төл. Ачаа сахлаа оргууд бол корон содроо ирсэн ч бол. Тэр өстой манай тамаа. Тийм үстэй хүмүүс юугаа шүтнэ өөр шүтчил байв. Мэдрэж байгаа бол тэр тэнгэртэйг харьцуулаа мэдрэмжийн салаагүй нүд. За яг өөрийгөө тэр бүр тэрнтэй буцааж холбоё гэж бодож байгаа нүдэнд буддын шашин суугаа тийм ээ. Тэр үнхээр төвчээр төсвөрийг олоод болохгүй байхгүй. Одоо сүүлийн үед их олон бөөнө төрлөлдөө. За одоо тэр жүжигчин бөө болчихсон, тэр дуучин бөө болчихсон, айстопын хоёр бөө болж байгаа нэг дүүрэн бөө болчихсон. Энэ талаар одоо би нэг иймэрхүү юм хэлчих болоо гэсэн байх уу? Одоо харгуу одоо саний цаг үе байсан шүү дээ. Масаал тэгэл. Анаач юм шиг. Аймаг бүлөвч юм шиг бодчихсон шүү дээ. Тийм үеэс юм шүү дээ. Бүгдээ туурлах гэсэн чи. Тэгээд дүүний хийсэн камер дээр гараад буудаж. Буудаж байгаа гэсэн. Монголс эцэвчий гэж буудуулсан өөр. Хинийхэн зүг, хинийхэн буруу. Тэгээд явж байгаа 90 оноос ч хойш ингэ шал өөр болсон шүү дээ. Нөгөө эцэг хааны хийсэн үг хийсэн шүү. Юугаа шүтнэ хамаагүй. Тэр чи ямар хүн алга гэдэг юм сургаж байгаа ш. Тийм үстэй. Тэгэхээр хүмүүс юугаа шүтдэг хамаагүй. Ийм болоод ирэхээр угаасаа тэр тэнгэр хангаа одоо юу гэдэг юм. Тэр эдэнд одоо хайр инэрл тэр юм өгөх ёстой тэр үзэгдэж харагддаг нууц юмнууд эдэнд ойртдог. Бид ойлгодог. Тийм учраас тийм олон төрж байгаа. Тэгэхдээ нүдэн үгүй бас болов. Чүүдний тухай юу? Чүүдүү. Одоо зүүдгүй олон номнуудыг уншснаа дотроос надад хамгийн таалагдсан дээр хүний нэг биенээсээ гараад тэгээ зугаалдаг юм шүү дээ. Тийм. Биетэйгээ ямар нэгэн тийм ямар холбоотой байдаг юм. Юу гэж болсон байлаа гэж орчуулна. Тийм. Тэр нь бол бидэнд үзэгддэггүй. Тэгээд зугаалж явдаг юм. Тэгээд зугаалж явж байгаа нөгөө энэ орон дотор байгаа нөхөр шүү дээ. Унтж байгаа төгөлдөр гэх нөгөө чи сүп гэдэг биенд чи ороод. Хурдан орсон бол жоохон толгой өгдөхгүй сонир сэрдэг шүү дээ. Хайтайхан орсон болоо чи яг болчихно гэж бодсон. Би тэр нь надад их таалагдсан. Би тийм байж магадгүй гэж боддог. Үдсэн үү? Үдсэн. Тийм дүүд чи юм тиймэрхүү юм шиг санагддаг шүү дээ. Заримдаа дүүдэнд дуу моцох гэдэг шүү. Дууны үг олдохгүй байсан хоёр мөр өнтер дүүдэнд ирнэ шүү. Тэгэхээр би боддгийг тэр цаг хугацааг товчлоод яваад байдаг нэг нөхөр байна. Тэр түрүүлж очиад миний нөгөөдөр олох гэж байгаа хоёр мөрийг шүн олоод ирсэн юм шиг. Яг тэгж мэдэр. Тэгэхээр хүний бие бас нэг хүн байна гэдэг нь ойлгомжтой. Хүний бие дөрвөн бие байдаг гэж байна. Юу юунаас гарс